Асаараа чорж шүү. Их хотын өглөө. Жилийн дөрвөн улиралд цастай бороотой, нартай салхитай дич. Жил сар өдөр хоног цаг мөч бүхэнд ингэж ил эхэлдэг. За сайхан амарсан. Манайхаа лаглаад өчтэй. Масаад бүр юу гаач штэ. Тийм шүү. Яахтараа лаглаад. Нэг гоо энэ хатан дугууд. За өнөөдөр нэгэн цагийг автотэрмийн салбар тэр дундаа нийтийн тээврийн салбарт өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөрийг нийслэлтэй улсдаа зориулж алтан гараагаа хийж байгаа хамт олон та бүхэндээ нийт одоо хамт олонныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархж байгаа юуны өмнө илэрхийлье. Амьдралынхаа нэгэн цаг үеийг нэгэн түүхийг одоо хамтдаа бичлэлсэн энэ цаг үеийг би бол одоо хязгаарч мартахгүй. Хамгийн одоо сайхан, хамгийн одоо өргөсөн тангарахтаа өөрсдийнхөө одоо чадах бүх зүйлээр хичээн ажилласан цаг хугацаа та бүгдийн алтан дурсамж болж үлдэх болно гэдгийг бас энэ хэлхийг хүсэж байна. Нэгийн 01-ийн жолооч Дашдондоо ахыг одоо урьж байна. За тэнд ингээд эрүүлийн хадж байгаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За. Сэтгэл ямар байна? Хэцүү байна. Та дүнхээ баярлаа. Дашдондоо дүнтэн атуураад бас хөлбөрсөн. Дараа та бүхэнд хамт олондоо бүгдэнд баярлалаа. Алтан цаатаа үдчихтэйгээ. Нийтийн тээврийн салбарт олон жил тууштай ажиллаж, залуунаас ур чадвар, хүч хөдөлмөрөөр зориулсан зорчигч тээврийг тээврийн газартаа 26 жил үр бүтээлтэй ажилласан 1-р хэсгийн жолооч Дашдондоо, 14 жил ажилласан 2-р хэсгийн жолооч Гамболд Гантулга, 12 жил ажилласан Соломон Баатар, 7 жил ажилласан Цогтбаяр, 16 жил ажилласан 4-р хэсгийн жолооч Соронзон Найгал нарын ахмад жолооч нар алтан гараагаа хийх догтлол баяр дүүрэн өглөөг өгч байна. Олон жил бас эсмэтээр олон жил 20 хэдэн жил цугж ажилласан ээлж байгаа жолоочд сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. За 90 он анх шинэ хөөхт одоо юугаас мэдэхгүй дэмэл хөөхт би атууд анх орж ялаа. Анх орохдоо юу Nissan дийдлийн атууд барьж яасан. Нийтийн тээврийн салбарын анхдагч 67 жилийн түүхтэй зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо төлөвлөрийн газар анх 1954 онд бүгд Найрамдах Монголд улсын тээврийн яамны харьяанд нийслэлийн хөдөлмөрч дүүжлэх бие даасан автобус такси моторын баз нэртэйгээр байгуулагдсан цагаас өнөөдөр их хүртэл нийтийн тээврийн стандартыг чанд даган мөрдөж нийслэл хотын иргэдийн нийтийн тээврийн эрэлт хэрэгцээ бүрэн хангаж зорчигчдод дээдлсэн төргийн шуурхай үйлчилгээг үзүүлж байна. Хөгжлөө дагаад нийтийн тээврийг хөгжөөд бүр гоё болчиход байна одоо. Хамгийн наадах нь одоо энэ унааныхаа хөлсөг хүртэл тэгээд одоо 3
зөвлөөр банкны карт уншдаг боллоо, мөнгөө хийдэг боллоо. Хуучин ч одоо тэгэл нөө жолооч өөрөө буудлаа зарлаад өөрөө тэр дараагийн бууд тэр динг гэдэг. Одоо бол атмад болсон болчихсон амар болчихсон одоо. Нийтийн левелд бас хөгжиж штэ одоо бас. Ажилчны соёлын ордон. Ингээд амар байгаа л дээ. За энэ 001 гэж одоо энэ Атус баатын одоо номер 1 Атусгийн нэг нийтийн дээврийн тэргүүн Атустай. Энийг одоо анх орох ч одоо би маатар хүн барьдаг байхад боддог байсан. Тэгээд энэ тэрийн ундсан ч бүр хилжгээ аргагүй их сэтгэл өндөр бахархаж байна. За одоо доочлоо. Эхлэв. Айгу үе төрөө тэр хаана байж. Өнөөрөө гадаад хонох юм шүү. Олон 10 иргэдийн аминаас байгууллагын эд хөрөнгө минутаар хэмжигдэх хариуцлагатай хийгээд ур чадвар шаардсан ажлын ард хамтрагч гэдэг хамгийн чухал. 30 жил чухал цуг ажиллаж байна. Сүүлийн 3 жил одоо энэ Исмэйгээд ээлж хийгээд 3 жил явж байгаа. Тэгээд ээлж хийхэд бол манай Исмэн байна. Битэс үнэн амар байдаг бүх ажил төрөл засвар үйлчлэгээ, тэрэгний үйлчлэгээ бүх юм хоёулаа сайхан яриад хамт хийхэд өсөж сэтгэл яг нийлсэн нэг хүн шиг л болцсон битээр ерөөсө хамт ажил хийдэг. Бид хоёр одоо хоорондоо нэгт ам мөрөж үзээгөө тэрэг шаргаа эвдэрхэд үрд хоёулаа ирээд янзлцдаг. За одоо манай номер 1-ийн одоо автобусны хувьд бол манай хоёр жолооч маань бол бас их тэргэндээ их сайн. Ер нь бол их одоо манай хуучин туршлагатай жолооч нарын нэг одоо тухайн тээврийн хэрэгслийг одоо жишээ нь техник үйлчлэгээд байгаад өглөө ирдсэн угаагаа цэвэрлээд байж байдаг. Одоо тухайн тээврийн хэрэгсүүн энэ болохоо байлаа шүү. Энийг янзлмаар байна. Энийг одоо урьдчилаад хэдүүлээ засмаар байна гэсэн тиймэрхүү одоо тийм хандлага одоо маш сайтай жолооч байдаг л да. Сүүлийн үеийн төвнүүд одоо маш сайхан болцсон. Дундаа сэрүүхэн, өвөлдөө сайхан дулаахан, арга түмэндөл үйлчлэхэд урамтай сайхан байдаг. Манай байгууллагын маань баах шинжилгээ майнгал хийдэн да. Манай байгууллагч бас засвар үйлчлэгээ юм бас их сайн. Тэрний хүчээр манай техник энэ Атусуудаас явна. Үйлчлэгээ сайтай тийм л байгууллагатай. Тасралтгүй Урсах хотын урсгал хөдөлгөөний аюулгүй байдлын ард жолооч ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын сахилга бат, тогтоосон цагийн хуваар, техникийн бэлэн байдал, засвар үйлчлэгээ зэрэг баазын бүх шатны үйл ажиллагаа хамгийн чухал. Зорчигч тээвэр нэг орон нутгийн өмчт аж ахуй тооцоолт үйлдвэрийн газар нь за дотроо нийт 177 хөдөлгөөн 177 хөдөлгөөн маань 4 хэсгээс бүрддэг ба хэсэг тус бүр 45 автобустай өсөж байна. Манай хэсэгт одоо нийт 20 гаруй жил ажилласан 15 жолооч байна. За бид нар олон жил ажилласан ахмад жолоочнууд дээрээ болбоорлон шинэ үеэ бас сургаж хүмүүжүүлж байгаа. Тэгэхээр хуучин жолооч нар маань бас энэ баазыг гол тулах хүчин болж өгч байгаа маа. Ер нь хариуцлагатай. Олон хүний амь авч явж байна. Тэгээ ганцхан зорчигтой харьцахгүй шүү дээ. Хоёр долондоо хөдөлгөөндөө оролцсон хаалгуудаа хаана их л нямбаж явахгүй бол хэцүү. Хариуцлага ихтэй тийм л ажилласан. Жирэлцэн удах цаг хугацаатай зэрэгцэн хурдлах энэ зам тэгш толгор байгаагүйч баяр баясал бартаа нугчаа бүрийг нь хамт даатуулж хамт олондоо нэр хүндтэй ажил мэргэжилдэн үнэнч тууштай үр бүтээл дүүрэн ажиллах хорон мөчвөрийн ард алаг үрс амраг ханин хамгийн том түшиг тулгуур болон ажиллаж иржээ. Би ам бүр дөрүүдээ нийтийн дээрээс одоо тэгэл ерөөсө амралт хийж байхгүй баяр маяр гэдэг бол мэдэхгүй шүү дээ. Ээжээ таарна тэгээд тэр л юугаар явдаг. Дараагийн найдвартай болохтой тэгээд ажил хийхэд хүртэл тийм урамтай сэтгэл өндөр тийм л байдгийг. Амжилтаар хөглөгдөж бахархал төрүүлсэн алтан гараа. Анд нөхөд залуус дүүнер таан үлгэр дуурайлуулсан түүний 30-аад жил хийсэн ажлын отгон өдөр хөнгөн гуниг төрүүлсэн үдэш. Хөлгөлсөн унаага зогсоолтон тавиад сэтгэлдээ алтан хүрдэндэн аминчлан сүсгэлэх нандин мөч.